За та бүхэндээ багуудын мэндийг хүргэе. За улсын төсвийн хуулийг дагалдуулаад бас олон хууль оруулж ирж байгааг бол эсэргүүцэж байгаа анхнаасаа. Тэгээд яа тэгэхээр ингээд дагах байдлаар хуулиуд оруулж ирээд тахлаар бас тухайн хууль тогтоомжуудын нийгэм эдийн засгийн ач холбогдлыг нь олон нийтийн хилцүүлгээр явахгүй одоо ийм байдлаар илүү хөнгөн хуумгай яруу сандруу байдлаар батлах гэж байгаа ийм зүй тогтол яваад байна. Тэгээд энэ татврын тухай хууль, галийн тухай хууль энтер дээр болохоор татврын хөнгөлөлт чөлөөлтийн асуудлыг ингэж төсвийн хуулийг дагалдуулж орж ирүүлэх нь цаашдаа бас асуудал дагуулна гэсэн ийм байр суурьтай байгаад байгаа. Тэгээд энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуультай холбоотой. За мөн одоо галийн татврын хөнгөлөлт чөлөөлттэй холбоотой асуудлаар ажлын хэсгээс дараах асуултыг асуумаар байна. Тэр нь юу вэ гэхээр ер нь энэ хууль хэрэгжснээр хэдийн хэмжээний татврын хөнгөлөлт ирэх жил бөгөөд одоо дараагийн жилүүдэд хичнээн аж ахуй нэгж ямар одоо татврын хөнгөлөлт идэх вэ гэдэг дээр яг юм тодорхой тооцоо судалгаануудаа хэлж өгөөч гэдэг нэгдүгээр асуудал байгаад байна. За тэгээд мөн одоо 3 улсын их хурлын тогтоолын төсөл энэ хуулийг дагалдаж орж ирж байгаа. За энэ тогтоолын төсөлтэй холбоотойгоор засгийн газарт үн цаас гаргах, эрх олгох тогтоолын төсөл ороод ирсэн байж байгаа. За тэгээд энэ тогтоолын төсөл дээр болохоор тодорхой үнийн дүн бол огт тавигдаагүй. За саяын зарчмын зөрүүтэй саналууд дээр болохоор бас нэг 4 их 80 гэсэн ийм тоо тавигдаад орж ирсэн байна. Тэгэхээр ер нь одоо энэ 25 онд Монгол Улсын засгийн газар ямар хэмжээтэй, ямар бондуудыг хаана аль зах зээл дээр гаргахаар төлөвлөж байгаа юм бэ? Тэгээд тэн дээр бас тодорхой тайлбар өгөөч. За тэгээд энэ бондын их усрээр олж ирж байгаа мөнгийг ямар зүйлүүд дээр бас зарцуулах вэ гэдэг ийм асуулт байна. Хоёрдугаар асуулт. За тэгээд энэ хуулийн хилцүүлэгтэй холбоотой бас энэ улсын их хурлын дэгийн тухай хуулийн дээр бас тодорхой ийм зөрчлүүд байгаад байна. Яасан бэ гэхлээр энэ төсвийн тухай хуулийг дагалдаж орж ирж байгаа хуулийн төслүүдийг бид өнгөрсөн баасан гарагт хилцэх хэсгийг нь бол нэгдсэн чуулганаар хилцсэн. За тэгмэгц байнгын хороодын хуваар болохоор хагасаа өдөр бям гарагт тавигдсан байж байгаа. За тэгээд зарчмын зөрүүтэй саналуудыг одоо харьяалагдах мэргэжлийн байнгын хороонд 2 хоногийн өмнө өгнө гэсэн юм хязгаарлалт байгаад байгаа. Тэгээд нэгд өдөр очиод байнгын хороондоо зарчмын зөрүүтэй санал өгье гингүүд хугацаанд дууссан гэсэн ийм асуудал яригдсан. Тэгэхээр энэ дээр бол энэ 48 цагийн буюу одоо 2 хоногийн хязгаарлалт өгж байгаа нь бол одоо энэ улсын их хурлын гишүүдийн бас бүрэн эрхийг хязгаарласан, улсын их хурлын бас бүрэн эрхэд одоо бас халдсан ийм зохицуулт байгаад байна. Тэгэхээр энэ дээр бас дурлалын дарга анхаарч өгөөч гэсэн хүсэлт байгаад байна. За тэгээд энэ дэгийн тухай хуулиараа жишээлбэл юм хилцүүлэг хоорондын зай бас 5 хоногийн зайтай байх ёстой гэж байгаа. Тэгэхээр энэ бям гарагт хилцсэн асуудлын одоо дараачийн хилцүүлгийн үе шат бол одоо өнөөдөр ороод ирж байна. Тэгэхээр 4 хоногийн зайтай байна гэж хараад байна. Тэгэхээр энэ мэт одоо нөгөө дэгийн тухай хуулийнхаа хэрэгжилтэн дээр бас хэдүүлээ анхаармаар байна. Эсбөгөөс бид энэ хуулийн төслүүдийг бол одоо маш тийм замбраагүй байдлуудаар хилцээд тэгээд энэ цаг хугацааны хайчинд баригдсан байдлаар бас нэг юм тодорхой ийм бодлогын мэтгэлцээнүүд хилцүүлгүүд бол нэг тийм чанарын шаардлага хангахгүй байна гэсэн ийм байр суурьтай байна. Баярлалаа. За хариулт өгье. Ажлын хэсгийн дарга улсын их хурлын гишүүн Төсвийн байнгын орон дарга Даваасран гишүүн. Даваасран гишүүний микрофоныг өгье. За баярлалаа. За жаргалан гишүүний асуултанд хариулъя. Тэгээ ер нь саяын ялангуяа энэ төсвийн хуулийг дагаж өргөн мэдээлсэн хуулиуд дээр гишүүд бол нэлээд хариуцлагатай хандсан гэж бодож байгаа. Тийм учраас ажлын хэсэгтээч тэр байнгын хорон дээр энэ дагсан хуулиудыг хилцэхдээ бидний нэг анхаарсан юм бол гишүүдийн саналыг аль болох тусахыг эрхэмсэн байна. Тухайлх юм бол татврын тухай хуулиуд. Татврын хууль дээр бол одоо ерөнхий заасан байна. Их хурлын эрхэнд халтсан байна гэдэг саналуудыг Баярмаа гишүүн, Инкоер гишүүнээр чуулганы хуралдаан дээр бас ярьж ирсэн. За энэ саналыг бид нар бас одоо хилцүүлгийн явцад жаргалан гишүүн ч устгасан баг. Тэгээд бид хилцүүлгийн явцад ер нь нэлээд наривчлья гэд. Тухайлх юм бол одоо экспортын дэмжих, импортыг орлох
бүсчлэлийн шин чанартай татврын зохицуултыг хийх асуудлыг бол жагсаалтын гаргаж ирээд ингээ их хурлаар батлуулаа гэсэн баг. Ерөнхий бишээ гэж. Хоёрт хүн боловсруулах үйлдвэрч гэсэн тодорхой салбарын зааж өгнө. Их хурлаар. Яг л их хурлын онцгой бүр ирэхэд бол ямар бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх үү? Ямар хэмжээгээр чөлөөлөх үү гэдэг бол байдаг зүйл. Тийм учраас гэх мэтийн их хурлын гишүүдийн чуулганы хуралдаан дээр, байнгын хорооны хуралдаан дээр гаргасан саналуудыг бол аль болох бид нар энэ дагсан хуулиуд дээр бол тусгаж оруулж ирсэн байна. Тийм учраас би дагсан хуулиуд дээр бол та бүгдийн санал боломжийн хэмжээнд туссан гэж үзэж байна. За тэр хилцүүлэгтэй холбогдлолтой асуудал дээр бол бас ер нь сая энэ орон нутгийн сонгуул бас нэлээд нөлөөлчлөө. Орон нутгийн сонгуулиос өмнө бол яг хилцүүлэг хийсэн шүү дээ. 9 сард хийгдсэн. Гэхдээ тэр бол бас хангалттай биш бах. Яг байнгын хороодоор хилцэх явцад бол тэгж хилцүүлэг бол хийгдэж чадаагүй. Хилцгээс өмнө 10 сарын 1-ээс өмнө бол иргэдийн дунд цахим янз бүрийн хэлбэрээр бол бас тодорхой салбаруудын төлөөлөлтөд хийсэн хилцүүлгүүд бол явагдсан. За төсвийн байнгын хорон дээр одоо ажлын хэсгээр нэг яригдсан зүйл бол зарцмын зөрүүтэй саналуудыг 2 хоногийн өмнө гэдэг хязгаар бол одоо бас хүндрэлтэй байна гэдэг зүйлийг гишүүд нэлээд ярьсан. Зарим дээр ч маргаанч үүссэн, жаргалан гишүүн дээр ч маргаанч үүссэн баг те. Аль 2 хоногийн тооцохын ажлын өдрүүдийг тооцох юм уу юу, амралтын өдрүүд орох юм уу юу гэл ингээд. Тэгээ ер нь энэ ялангуяа төсвийн хилцүүлэг дээр бол 2 хоногийн өмнө гэж ингэж хязгаарлаж байгаа бол жоохон зохимж мотой биш гээл. Тийм учраас энийг дэгийн хуулийг ер нь эргэж харах. Тэгээ дэгийн хууль маань өөрөө яг сонгуулийн өмнөхөн За, сангийн сайд болдын чавхлан сайд хариулъя. За гишүүний асуултанд нэмж хариулъя. Тэр дагсан хууль ямар учиртай юм бэ гэхэд за жаргалан гишүүн гэж асуулаа. Би танд нэг хууль заалт уншиж татварын ерөнхий хуулийн дээр ийм заалт байгаа. 4.2 татварыг хөнгөлөх, чөлөөлөх, татварын хувь хэмжээ болон татварын суурийг бууруулахтай холбогдсон хуулийн төслийг тухайн жилийн төсвийн тухай хуулийн төсөлтөд хамт боловсруулна. Татварын ерөнхий хуулийн 4.2 шүү. Ийм одоо хуулийн заалттай байдаг. Тэгэхээр одоо сүүлийн 30 жил ингэж явж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл эх жилийн төсвийг өргөн барихад олон нийт эргэжил одоо татварын бодлого ямар байх нь вэ, ямар өөрчлөлт гарах нь вэ гэд яг ингэ хүлээж идэг. Дараа жилийнхаа бизнесийг боловсруулахдаа төсөөллөө хийхдээ төсөв дагсан одоо ямар өөрчлөлтүүд гарах нь вэ? Эх жилийн төсвөөр эдийн засгийн төлөвлөлт ямар байх нь вэ? Энэ бүгдийг харж идэг, хүлээж идэг ийм зүйл байдаг.